Монголд өг байна. Өнөөдөр та бүхэндээ хайрын 5 хэл буюу хүмүүсийн хоорондын харилцааг маш гоё болгож өгдөг аргаасаа хуваалцъя. Хайрын 5 хэл гэдэг нь туслах, хамт байх, бэлэг өгөх авах, хүрлцэх, магтах, магтуулах гэдэг ийм 5 арга байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хайр хүлээж авах суваг буюу урсгал гэсэн үг. За одоо таны хувьд энэ 5-аас 2 нь л давмгаалсан байдаг. Энийг тестийн аргаар мэдэж болдог. Та болон найз залууга хоёулаа цуг байж байгаа тест хийлээ гэхэд таны 2 арга хайр хүлээж авдаг 2 хэл. Найз залуугийн хайр хүлээж авдаг 2 хэлийг мэдэж авах боломжтой. Миний хувьд гэх юм бол бэлэг авах байсан. Тэр миний хайрын хэлийг тухайн үеийн найз залуу маань ойлгодоггүй байсан. За одоо би эргээд бодохны тухайн үеийн найз залуугийн хайрын хэлний одоо 2 үндсэн давмгаалсны нэг нь магтах, магтуулах байсан байхгүй. Тэгэхээр би тэр найз залуугийнхаа хайрын хэлийг бас ойлгодог байсан. Бэлгэн дээр хосоод хоорондоо ярилцж байгаад яг юу гэдгийг тодорхойлох нь их зүгээр юм шиг байна. Одоо ингээд яагаад ойлголцдоггүй байсныгаа эргээд бодохоор тухайн үедээ одоо жишээ нь намайг бэлэг гэдэг ирэнгүүт одоо ямар нэг магадгүй үнд эдлэлж байд юм уу те эсвэл ямар нэгэн үнэтэй зүйл гэж боддог байсан юм шиг ба. Одоо бэлэг гэдэг хайрын хэл гараад ирж штэ те. Тэгэхээр хүмүүс ихэнхдээ ингээл oh my god ямар шуналтай юм бэ гэл те. Ямар их хэрэгцээтэй юм бэ. Тухайн үеийн минь залуу бол ямарч наа би чиний энэ хэрэгцээг чи хангаж чадахгүй байна гэж хэлжээс байхгүй юу. Гэхдээ яг үнэндээ бол тэр чинь тийм амар сүртэй үнэтэй эдлэл ч юм уу үнэтэй ямар нэг юм авах гээд байгаа биш хгүй. Надад хүн бэлэг үгүй штэ те. Одоо чи нэрхтээ чи бичиг ирэх дуртай юм чинь чам маркер аваад ирсэн гэхэд би oh my god намайг ботсон байна. Намайг хайрлсан байна, надад цаг хугацаа зарцуулсан байна, хайраа илэрхийлэх гэж хичээсэн байна гэж боддог аахгүй. Яг миний нөгөө хайр хүлээж авах сувг чинь одоо энэ бэлэг гэж байгаа боловч ийм аяга байлаа гэж бодъё л доо тий. Энэ бол ингээд би чамд хайртай гэдэг илэрхийлэхгүй нөгөө хайрын сувг гэж яриад байгаа чинь тэр. Тэрнээс биш бэлэг гэдэг чинь бэлэг өгж ийн биш. Яг хайрын хэлэн бэлэг гэдэг хүн чинь шуналтай ерөөсөө холбогдлоо шүү. Тэгээд найз залуутайгаа найз охинтойгоо хоёулаа цуг байжгаад энэ тестийг бүгэлчих юм бол хосын харилцаа бүр илүү сонирхолтой, дээрэс нь илүү хялбар амар болох юм байна гэдгийг бол би ойлгосон. Тэгээд хосуудаа зөвлөхөд бол яг одоо сууж агаад энэ линкэнд байгаа, description хэсэгт байгаа тестийг хоёулаа нэг бөглөөд үзээрэй. Би тухайн хүний хайр хэлийг мэддэггүй байсан юм лээ. Энэ талаар бол тухайн үеийн найз залуу мэдгүй л дээ. Би угаасаа хэлж байгаагүй харилцаа дууссан учраас гэхдээ магтах гэдэг ийм хайр хэлтэй хүн байсан байгаа байхгүй юу? Би энийг бол яг ойлгодгүй байсан байхгүй. Жинхнээсээ I'm really sorry. Би жинхнээсээ ойлгодгүй байсан байхгүй. Би болохоор одоо ингээд хүнийг зүг зүгээр ингээд оршиж яхад нь магтаж чаддаг хүн биш байсан байхгүй тухайн үедээ. Заавал ингээд ямар нэгэн одоо үр дүн гаргаж иж магтуулдаг төрлийн хүн ямар нэгэн төсөл авчаад эсвэл ямар нэгэн зүйлд ингээд амжилт гаргасны дараагаар одоо сайн байна гэдэг ийм үгийг авдаг байсан хүн чинь тэр хүнийг ямар нэгэн амжилт ингээ гаргахаар хэлдэг болохоос өдөр тутамдаа тий хүүе ямар гоё юм бэ өнөөдөр надад авч өгсөн цэцэг чинь ч юм уу тий үнэхээр их таалагдсан шүү гэж хэлдэггүй хүн байсан байгаа байхгүй юу баярлаа гэж бол хэлнэ хойд өөрөөр хэлбэл би тухайн хүний хайрын одоо 2 үндсэн хэл байгаа шүү дээ тэрний нэг нь огт ойлгодгүй дээрэс нь огт мэддэггүй огт өгдөггүй байсан байна. Би бүр ингээд яг үннийг хэлэхэд намайг ингээд магтдаг гэсэхгүй. Ингээд зүв зүгээр оршиж байхад ингээд магтаал. Би нэг ойлгодгүй болохоор ингээд амар гайхдаг. Ингээд намайг яагаад ингээд зүв зүгээр ямар ч гавьяа байгуулаагүй байхад. Магтаад байгаа юм би бүр үнэхээр ойлгодгүй байсан. I'm really sorry. Би тэгтээ үнэхээр ойлгодгүй байсан. Тэгсэн чинь дараа нь нөгөө магтах хайр хэлтэй хүмүүс юм лээ. Тэгээ намайг бол маш сайн магтдаг байсан. Одоо тухайн хүний өөрийнх нь хайр хэлээ шүү дээ. Надад өөрийнхөө хайр хэлээр өгөх гээд байдаг. Би ойлгохгүй. Миний хайр хэл чинь бэлэг гэхгүй юу. Тэг би өөрийнхөө бэлгээр нөгөө хүндээ хайр илэрхийлэх гээд нөгөө хүн ойлгохгүй. Жишээ нь ингээд нөгөө спортоор хичээлдэг байсан болохоор юм альчуур байгаа шүү дээ. Нөгөө хүл шингээдэг альчуур малчуур гэл миний бэлэг гэдэг миний хайр хэл учраас би тэр хүн ойлгоно гэж одоо буруу суугаар яваад байгаа байхгүй. Тэгээд энийг ойлгох байх гэсэн чинь яадаг вэ гэхээр би бол хайр илэрхийлж байгаа гэж боддог шүү дээ. Нөгөө хүнд болохоор надад альчуур өгчлөө гэж боддог байхгүй. Та хоёрын харилцааг бол үнэхээр шал өөр төвшөнд аваачаар ийм гоё арга байгаа шүү. Хайрын 5 хэл гэдгийг өөрийнхөө тайлбарлаад өгчэй гэж бодлоо. Туслах. Туслах гэдэг нь юу вэ гэдээ ирэхээр ямар нэгэн ажил хийж байхад надад туслах юм бол
би туслана гэж бодох биш намайг хайрлаж байна гэж бодно гэсэн. Жишээ нь одоо юу гэх юм. За би хоол хийж илээ гэж бодъё л доо. Тэгэхэд аяг тав уугаах. Эсвэл эсрэгээрээ би хогоо шүрчилээ гэж бодоход тоос оруулах ч юм уу. Тэг яг ингэж туслах юм бол намайг хайрлаж байна гэж боддог төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Хайрыг авдаг хэл байгаа байхгүй юу? Надад тусалж гин биш, намайг хайрлаж байна гэж ойлгодог ийм сувг байна. За, хоёр дахь нь гэвэл хамт байх. Хамт цагийг өнгөрүүлэхээр надад хайртай байна гэж ойлгодог хүмүүс байгаа. Жишээ нь хагас бүтэн сайныг хамт өнгөрүүлэх, ажиллаа тараад хамт цуг байх, чанартай цагийг өнгөрүүлэхдээ ингэж байж надад хайртай байна гэдэг ойлголтыг авдаг хүн байгаа. За миний жишээ нэг найз залуу маань хамт цагийг өнгөрүүлдэггүй төрлийн хүмүүс байхгүй юу? Тэгээ нөө миний хувьд чинь бас хамт цагийг өнгөрүүлэх маш чухал учраас хамт байх гэдэг хайр хэл маш чухал учраас тэр таарс удалгүй болж исэн. Тийм байгаа. Гурав дахь нь бэлэг үг авах. Бэлэг үг авах гэдэг дээр бол сая ярьчихсан учраас ойлгомжтой байгаа байх. Хамгийн гол нь яг бэлэг ямар бэлгийн гэдэг энэ ойлголтоо тодорхой болгочиход болно. Хүн болго өөр байдаг учраас энэ нь юу юм цэцэг юм уу? Эсвэл их том юм уу? Эсвэл жижигхэн юм уу? Тэгээд яг л эрэгтэй хүний, эмэгтэй хүний талаар ойлгож байгаа бэлэг гэдэг ойлголт бол зөрүүтэй байдаг хгүй. Тэр хүн хүндээ өөр байж байгаа учраас. За миний хамгийн сонирхолтой жишээ гэх юм бол өдий болтол авсан бүр ингээд мэдээж маш олон гоё бэлэгнүүд байгаа. Тэндээсээ ингэж байж байгаад хамгийн их бүр сэтгэл зүрхэнд хүрсэн бэлэг гэвэл миний ихчээ надад өгчээсэн нэг бэлэг байгаа. Ийм ирээн хормогч байхгүй. Би хоол хийх дуртай. Тэгээд надад тухайн үед өгчээсэн бэлэг бүр ингэж маш их сэтгэл төржсэн байхгүй. Тэг ингэ бодож үзэх юм бол хормогч хэр үнэтэй вэ? Тэр үнэтэй юусаа хамаарлахгүй. Хамгийн гол нь надтай холбогдоод надад өгье гэж өгсөн миний дуртай юмыг өгсөн л хамаг учир байгаа юм байна. За дараачих нь юу хүрлцэх. За одоо хүрлцэх хайрын хэлтэй хүн чинь болно шүү дээ. Ингээл налаал эсвэл ингээд гараа барих одоо илэх, тэврэх, цуг байх дуртай, тэврүүлэх дуртай, яг нэг юм цуг байх дуртай ийм төрлийн хүмүүс байгаа. Тэгэхээр хүрлцэх юм бол надад хайртай юм байна гэж ойлгодог. Тэврэх юм бол надад хайртай юм байна гэж ойлгодог. Ийм сувгийн хүмүүс байна. За дараачих нь бол тав дахь нь магтах болон магтуулах. Одоо ингээд бодохоор миний тухайн үеийн найз залуу бол маш их хэмжээгээр ингээд хүнийг магтдаг, гоё чанарыг нь гаргаж ирдэг тийм хүн байсан. За тэнгуут нөгөө хүн бас тэрийг авахыг хүсдэг байсныг бол би мэдтгүү. Тэгээ магтаал гэдэг ийм сувгаар авдаг хүнийг бол ерөөсөө л өөрийнх нь гоё байгаа чанарыг магтах, өнөөдөр яасныг магтах, одоо тийм сувгаар л ерөөсөө хайраа өгж авалцах юм байна лээ. Тэгэхээр эдгээр 5 хайрын хэл та бүхэнд ямар санагдаж байна? Аль нь юм шиг санагдаж байна? Хамгийн гол нь тестийг заавал бүглөөрэй, цаг гаргаад. Тэгээ өөрийнхөө хайрын хэлийг мэдчих юм бол нөгөө хүний хайрын хэлийг мэдчих юм бол хоорондоо ингээд тааруулаад яв. За нэг сонирхолтой хэсэг гэвэл шүү дээ. Миний нэг найз залуу болохоор бид хоёрын хайрын хэл бүр яг таарчсан байхгүй юу? Бэлэг ус, хоёлаа бэлэг. Адилхан хайрын хэлтэй хүнтэй үерх юм бол илүү кайфтай байдаг. Гэхдээ хайрын хэл өөр байлаа гэд хоёр таарахгүй гэдэг үг бүр огт биш юм байл шүү. Зүгээр л хайрын хэлийг ингээд сувгийг ойлгоод сувгаар нь ингээд харилцах нь би чамд хайртай гэдгийг хамгийн үр дүнтэйгээр хэлж байгаа арга юм билээ. Тэрнээс хайртай шүү. Хайртай гэж ойлгодог биш байгаа байхгүй юу? За ингээд өнөөдөр хайрын 5 хэлний талаар бүгдөө ярилцлаа. Сонирхолтой байсан болов уу? Яг аль хайрын хэл нь хамгийн их анхаарлыг татсан талаар доор комент бичээд өгөөрэй. Та бүхэндээ хамт байлаа. Дараагийн мэтлэг хүртэл баяртай.